За сайн байцгаана уу. За тодорхой биш интегралыг бод гаргууд гэсэн хичээлийг заана. За тэгэхээр уламжлал дээр давхар функцийн уламжлал гэж байдаг бол интеграл дээр ч мөн адил давхар функцийн интеграл гэж байдаг. Тэгэхээр давхар функцийн интегралыг яаж авдаг вэ гэдэг тодорхойлт. За чанартай танилцъя. За хэрв f od x жижиг f od x функцийн их функц нь том f od x бол өөрөөр хэлбэл энэ том f od x-ээс уламжлал авах жижиг f od x гардаг гэсэн. За ийм бол жижиг f od x-ийн давхар функцаас интеграл авахад ийм байна гэж. За энэ дээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэгээс ялгаатай байна. Тэгээс ялгаатай. За тэгээс ялгаатай тэг байх юм бол зөвхөн тогтмол тоо болчих. Тогтмол функц болчихно. Тогтмол функцийн уламжлал нь ойл гарчин тийм ээ. За тэгэхээр үүнийг батлая. За А-ны нэгийг үржих нь энэ функцаас уламжлал авахад тогтмолтой А-ны нэгийг үржих нь үржүүлж чинь тогтмолтой А-ны нэгийг үржих нь үржүүлж чинь. За тэгвэл үржүүлээд том f od x гэсэн функцаас уламжлал авна. За тэгээд давхар функц учраас дотор талын аргумент буюу ax дээр нэмэх нь b-гээс уламжлал авч ирж байна. За эндээс a-ны 1. За том f od x гэсэн функцаас уламжлах юм бол жижиг f od x гэсэн функц гарна гэж үзэж байна. Тэгэхээр юм болно гэсэн үг. За тэгэхээр доторх аргумент буюу ax дээр нэмэх нь b-гээс уламжлахаар ax-ийн уламжлал a гарна. Тогтмол b тооны уламжлал тэр болчихно. За ингээд a-нууд нь хураагдаад жижиг f od x жижиг f тэгээ ax дээр нэмэх нь b. За юм болчихно гэсэн. За ингэж батлагдчихна. За тэгэхээр энэ функцийн их функц нь бол энэ функц буюу тэгэхээр энэ функцаас интеграл авах юм бол энэ гарна гэдэг нь батлагдлаа. За бид өмнөх хичээл дээр эвэр тэнцүү f od x функцийн талаар үзсэн. За тухайлбал зэрэгт функц, тригонометри функц, илтгэгч функц, уруу функцуудын тригонометрийн уруу функцуудын талаар үзсэн бол энэ удаа бол давхар функцийн талаар үзэж байна. За тэгэхээр давхар функц гэдэг нь бол одоо x-ийн оронд ax дээр нэмэх нь b гэсэн ийм илэрхийллийг оруулах юм бол доторх аргумент нь ерөнхийдөө x-ээс ялгаатай л гэсэн үг. За ийм байхад одоо дээрх интегралийн дүрмээс цараа бол нэг бол хувьсагч агуулгаагүй учраас нэгийн интеграл зэрэгт функцийн интегралын хувьд энэ эхний нэгдүгээр чанар дээр бол давхар функцийн интеграл биелэхгүй. За хоёроос тэгэхээр одоо x-ийн n зэрэг гэдэг нь бол одоо энэ дээр бол x-ийн n зэрэг гэдэг нь манай f od x гэсэн функц x-ийн n зэрэг гэсэн. Тэгвэл x-ийн оронд ax дээр нэмэх нь b-г орлуулах юм бол ийм хэлбэрийн функц л өөрөөр хэлбэл суурь нь x-ээс ялгаатай үед давхар функц гэдэг байгаа шүү дээ, тийм ээ.
За ийм байх үед интеграл нь яаж явагдах вэ гэхээр за давхар функцийн интегралыг авахдаа аргументыг нь урагш нүрчээд А-ны нэгээр үржээд за тэгээд тухайн функцийн интеграл авдаг дүрмээр авна. Тэгэхээр зэрэгт функцийн интеграл авдаг дүрмээр авах юм бол ийм болно. За ийм болох. За натурал логарифм нэг их баах нь x гэсэн функцэд одоо жишээ нь одоо ийм болох юм бол ax тэр нэмэх нь v-ийг энэ зэрэг болж байгаа гэсэн гэдгийг бол ойлгосон баг тийм ээ. Тэгэхээр манай одоо энэ 3 дахь функцэд энэ x-ний нэг тэгвэл x-ийн оронд ax тэр нэмэх нь v-ийг орлуулчих юм бол ийм функц болно гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр нэг их баах нь ax тэр нэмэх нь v гэсэн ийм функцийн интеграл болохоор a-ны нэгээр хүрчээд тэгээ натурал логарифм ax тэр нэмэх нь v-ийн модуль нэмэх нь c байна. За юм байна гэдэг. За тэгэхээр за тригонометри функцийн хувьд sinus x функцийн x-ийн оронд ax тэр нэмэх нь v-г орлуулчих юм бол ийм хэлбэртэй болно. За тэгээд интегралынхаа дүрмээр авах юм бол сөрөг a-ны нэгийг давхар функцийн интегралын дүрмээр авах юм бол сөрөг a-ны нэгийг гэх нь косинус ax тэр нэмэх нь v нэмэх нь c болно. За косинусыг мөн адилхан за нэг их баах нь косинус квадрат x хаад. За ингээд аргументын оронд бол ax тэр нэмэх нь v-г орлуулахаар бүгд давхар функцууд болно. За энэ чанаруудыг бас сайн тогтоох хэрэгтэй, энийг чийжлэх хэрэгтэй. Үүний тусламжтай бодлогуудыг маш хэлбэрхан боддог байгаа. За тэгэхээр ерөнхийдөө давхар функц дээр бол одоо харин нэг зүйлийг бол сайн анхаарах хэрэгтэй. Аргументын оронд энэ ax дээр нэмэх нь v буюу шугамн олон гишүүнтийг орлуулж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ квадрат зэргийн метр байх үед бол биелэхгүй гэсэн үг шүү. Тэрийг сайн анхаарна. За тэгээ энэ дээр нэг зүйлийг тооцъё. Зэрэгт функц дээр мөн энэ сөрөг нэгээс ялгаатай байх хэрэгтэй энд. За цааш нь үргэлжлүүлъя гэж хэлээ. За тэгэх юм бол за нэг y тэнцүү a-ны нэгийг үржих нь ax дээр нэмэх нь v-ийн энэ дээр нэмэх нь нэг хаваахын энэ дээр нэмэх нэг функцийн уламжлалыг олъё. За тэгэх юм бол энэ функцийн уламжлалыг авна гэдэг нь энэ дээр нэмэх нь нэг a гэсэн тоонууд тэгэхээр урагш нь үржүүлээд ax дээр нэмэх нь v-ийг энэ дээр нэмэх нь нэг тэргээс уламжлал авах юм бол зэрэг урагшаанаа үржихдээ энэ дээр нэмэх нэг болно. Тэргээс нэг хасахаар энэ зэрэг болно. Давхар функц учраас дотор талаас нь авахаар a болно. За ингээд энэ дээр нэмэх нэгүүд энд хураагдсан. Энд a-нууд хураагдаад ax дээр нэмэх нь v гарцнаа. За үүний их функц нь бол энэ байна гэдэг нь бол харагдаж байна. Тэгэхээр энэ функцаас интеграл авна гэдэг нь бол энтэй тэнцүү юм байна гэсэн үг ээ. За тэгэхээр дээрх одоо энэ зэрэг функцийн интеграл давхар байх үед яаж авах вэ гэдэг баталгааг доор харуулж байна. За гэх мэтлэн бусдуудыг нь бол мөн адилхан ингээд батлаад байж болно. Өөрөөр хэлбэл энэ ардлынх нь тэнцүүгийн баруун гарталт байгаа илэрхийлэлээс нь уламжлал авахад өмнөхүүд нь гарч явах хэрэгтэй гэсэн үг. За одоо жишээн дээр тайлбарлая. За тэгэхээр энэ болохоор зэрэгт давхар функц байна. За тэгэхээр аргумент нь x-ийн өмнөх коэффициент нь 3 байгаа учраас 3-ны нэгээр үржээд
За зэрэгт функцийнхаа интегралыг шууд авна. За зэрэг дээр нь нэгийг нэмэхээр 5 болно, хуваахан 5. Нэмэх нь c. За ингээд 15-ны нэгийг үржих нь 3x-ийн 4-ийн 5 зэрэг нэмэх нь c болно. За ингэж бодлогоотглоо. За үүнийг нэг шалгаж харуулъя гэж бодож байна гэсэн. Шалгая. За тэгэхээр 15-ны нэгийг үржих нь 3x-ээс хасах нь 4-ийн 5 зэрэг нэмэх нь c гэсэн энэ тооноос энэ функцаас уламжлал авна. Тэгэх юм бол 15-ны нэг урагшаанаа үржихдээ за 3x дээр x-ээс хасах нь 4-ийн 5 зэрэг гэсэн функцаас уламжлал авна. Өөрөөр хэлбэл үржиж байгаа тоо бол урагшаанаа үржигчдэг. Тэгэхээр c-г уламжлал авна. За 15-ны нэгийг үржих нь 3x-ээс хасах 4-ийн 5 зэрэгээс уламжлахаар зэргийн уламжлал авахаар 5 урагшаа үржигдээд зэргээс нэг хасагдахаар 4 зэрэгтэй болно. За тэгээд 3x-ээс хасах нь 4-ийн уламжлалаар үржих. Өөрөөр хэлбэл суурьаас нь уламжлал авч үржижтэй. Энэ хоёрыг хураах юм бол энд 3 болно. За 3-ны нэгийг үржих нь 3x-ээс хасах нь 4-ийн 4 зэрэг. За эндээс хэд гарах вэ гэхээр 3 гарна. За энэ хоёр хураагдаад 3x-ээс хасах нь 4-ийн 4 зэрэг гарч байна. Энэ 4 зэрэг. За тэгэхээр хариу таарж байна тийм ээ. За жишээ 2. За 3-ыг урагш нь үржүүлээд өччих юм бол нэгийг хуваах нь за квадрат язгуурд гэдэг бол 2-ны 1 зэрэг ийм болно. За үүнийг бүр шууд чичээ. Тэгэхээр үүний сөрөг 2-ны 1 зэрэг болно. За тэгэхээр одоо уламжлал интеграл авах юм бол за энэ x-ийн өмнөх коэффициентийн урвуу тоон урагшаанаа үржигдэнэ. Өөрөөр хэлбэл сөрөг 2-ны 1. Нэгийг хуваах нь сөрөг 2 болно. За тэгэхээр одоо зэрэгт функцийн интеграл авдаг дүрмээр авна. Энэ дээр нэмэх нь 1. Хуваах нь за энэ хуваана гэхээр 2-ны 1 болчихно. Сөрөг 2-ны 1 дээр нэмэх нь 1 хуваана. Тэгэхээр 21. За сөрөг тэмдэгтээ 2-ны 3-ыг үржих нь. За энийг хуваах нь 2-ны 1 гэдэг чинь 1-ний 2 болоод 2 дэш юм үржигдчихэв. За 5-аас хасах нь 2x-ийн 2-ны 1 зэрэг нэмэх нь c. За энэ хураагдаад сөрөг 3-ыг үржих нь 5-аас хасах нь 2-ийн 2-ны 1 зэрэг гэхээр квадрат язгуур нэмэх нь c болно. За бодлогоотглоо. За жишээ 3. За жишээ 3-ыг бодъё. За тэгэхээр за квадрат язгуур гэдэг 21 зэрэг 2x-ийн 9-ийн 21 зэрэг болно. Тэгээд энэ x-ийн коэффициент нь за энэ нэг зүйлийг мөн л анзаарч хэрэгтэй. Энэ одоо бодоод байгаа энэ аргаар бодохдол энэ суурь нь шумуу олон гишүүнтэй байх хэрэгтэй. Нэг зэргийн гэсэн үг шүү дээ. За тэгэхээр x-ийн өмнөх коэффициентийн урвуу тоон гэхээр энэ 2-ын урвуу тоогоор нь үржинэ гэдэг чинь нэгийг хуваах нь 2-оор үржээд зэрэг дээр нэг нэмээ зэрэгт нь аваа. За тэгэхээр ийм болж байна. За энэ олон гишүүнтийг 23 хуваана гэдэг чинь 3-ны 2-оор үржинэ гэсэн. За 3-ны 1-ийг үржих нь. За энд багш нь энэ 2-ны 1 дээр нэгийг нэмж байгаа зэргийн илтгэгчийг нэмээгүй байна. За энийг ингэж бичсэн их даваа талтай байдаг. Одоо бол бид нар интеграл авсан байгаа. Тэгэхээр энийг үржих нь 2x-ээс 1-ийн квадрат язгуур гэдэг ингээд
шууд биччихвэл самбар. Өөрөөр хэлбэл энэ 2-ны 1 зэрэг нь энэ. 1 зэрэг нь энэ. 2x-1-ийн 1 зэргийг үүсгэн 2x-ийн асах нь 9-ийн 20-ны 1 зэрэг 2-ыг үржүүлэх юм бол ийм болно. Тэгэхээр ингээд хэлбэр тавьж чад ингээд биччихсэн. Амархан байдаг. За дараагийн жишээ. За мөн илтгэгч функцийн за давхар функц тий. За тэгэхээр зэргийн энэ коэффициент x-ийн өмнөх коэффициент зэрэг 3-ийн орсон үржүүлэхээр нэгийг хуваахын зэрэг 3 болно. За тэгээд илтгэгч функцийн интегралийн дүрэн бол x өөрөө гарнаа. За ингээд л болоо. Зэрэг 3-ны 1-ийг үржих нь y-ийн 1-ээс 3x нэмэх нь c гэсэн. За энэ гарч байна. За тэгэхээр энийг нэг шалгаж харуулъя гэж бодож байна гэсэн. За шалгавал одоо гарсан хариунаасаа уламжлал авчих юм бол за 3-1 зэрэг 3-1 гэсэн тогтмол тоо урагшнаа үржихдээ тухайн функцээсээ уламжлал авна. Уламжлалын дүрмээсээ. За тэгэхээр y-ийн 1-ээс 3x-ийн уламжлал өөрөө гарна. y-ийн уламжлал өөрөө гардаг. За тэгэхээр зэргийн илтгэгч нь давхар байгаа учраас давхар буюу x-с ялгаатай зэрэгтэй байвал давхар функц гэж ойлгоно. Тэгэхээр 1-ээс 3x-ийн уламжлалаар нь үржинэ. За тэгэхээр 1-ээс 3x-ийн уламжлал нь зэрэг 3 гарна. Зэрэг 3-ны 1 зэрэг 3 2 үржигдээд эрг 1 болно. За тэгэхээр y-ийн 1-ээс 3x болж бид нэр зөв бодсон байна гэдэг дүгнэлтэн төрвэ. За жишээ 5. За манай язгуур дор байгаа илэрхийлэл квадрат 3 гишүүнт байна. За ийм үед болохоор бол одоо шууд зэргийн интеграл давж болохгүй. Жишээлбэл одоо 1-ээс 4x дээр нэмэх 4x-ийн 3-ны 1 зэрэг гэж ингэж бодож болох. Тэгэхээр бидний хэрэглэж байгаа үг бол одоо суурь нь бол ийм шугам нэг олон гишүүнт байх хэрэгтэй. Тэгэхээр энэ квадрат олон гишүүнт байх бол одоо бидний тэр одоо 1-ээс 4x дээр нэмэх 4x-ийн квадрат үүний 3 зэрэг дээр 1-ийг нэмээд энэ хуваагаад за тэгээд коэффициентээр нүрчнэ гэдэг бол биелэхгүй гэдгийг бол сайн анхаарах хэрэгтэй. За тэгэхээр энд за суурь гол нь квадрат 3 гишүүнт байгаа хэдий чинь 1-ээс 2x гэсэн ялгарын квадрат байгаа нэг онцлог байна. За тэрийг ашиглах юм бол куб зэргийн язгуур дор 1-ээс 2x-ийн квадрат зэрэг. За тэгэхээр 1-ээс 2x-ийн куб язгуур дор 1-ээс 2x-ийн квадрат гэхээр чинь 3-2 зэрэг болно. 3-2 зэрэг болно. За ингээд бол одоо харин манай зэргийн суурь бол шугам олон гишүүнт болж бид нэр чанар ашиглах боломжтой боллоо гэсэн. Тэгээ x-ийн өмнөх коэффициент нэгийг хуваах x-ийн өмнөх коэффициент. За тэгээд зэргийн интеграл шууд авна. Зэрэг дээр нэгийг нэмээд түүнд нь хуваа 3-ны 5 болох. Нэмэх нь c. За эндээс тэнцүү. Сөрөг 2-ны 1-ийг үржих нь 3-ны 5 гэдэг бол 5-ны 3 болно. 3-аар үржигдээд гадарна. За 1-ээс 2x-ийн 3-ны 2 дээр бол багш нь 1-ийг бол шууд нэмж хийхгүй байгаа шүү дээ. Яагаад гэвэл нөө буцаагаад бид нар интеграл авцсны дараа язгуураар илэрхийлж бичихэхэд амар байдаг. Тэгэхээр энэ хэвээр нь. За коэффициентуудаас бол хураагдах юм алга. Тэгэхээр ийм болж байна. Үржих нь. За одоо энэний
Зэргийн илтгэгч нь 3-2 нэмэх 1 гэж байна. За 1 байхад 1 зэрэгтэй байхад тэр өөрөө гарна. За 3-2 зэрэгтэй байхад 3 зэргийн язгуурдаар 1/2x-ийн квадрат болно. Квадрат болно. Тийм ээ. За ингээд нэмхэн c гэсэн тоог нэмчих юм бол манай интеграл бодогдлоо гэсэн үг. За жишээ 6. За манай косинус 2x-1 dx энэ функцаас интеграл. За тэгэхээр косинусын аргумент нь шугам 1 гишүүнт байна гэдэг юм уу? Сайн анзаарах хэрэгтэй. За иймд бол одоо давхар функцийн косинусын хувьд давхар функцийн интеграл авах боломжтой. Тэгэхээр аргументийнх нь x-ийн өмнөх коэффициент 1-ийг хуваах нь x-ийн өмнөх коэффициент 5 гэхээр 2 5 өөрчлөгнө. За тэгэхээр косинус функцийн интеграл юу вэ гэхээр синус 2x-с гасгана. За юм боллоо. За үүнийг нэг шалгаж харуулъя. За хариунаасаа бид нэр уламжлал авчих юм бол манай интегралын доорх функц гарах ёстой. За тэгэхээр 21-ийг өөрчлөхөд синус 2x-1-аас уламжлах юм бол 21 гэсэн тогтмол доогоорч нь өөрчүүлээд синус 2x-1-аас уламжлал авна. За тэгэхээр синусын уламжлал бол косинус. Тэгэхээр косинус 2x-1 болно. За тэгээ аргумент нь давхар функц учраас аргументаас нь уламжлал авч үржин. Тэгэхээр 2x-1-аас уламжлал авахаар 2 гарна. За тэгэхээр энэ хоёр хороогдаад косинус 2x-1 гарч бодлогоо бид нэр зөв бодсон байна гэдэг дүгнэлтэнд хүрвэ. За тэгэхээр ерөнхийдөө одоо энэ А-ны нэгээр үржээд байгааг та нар сайн ойлгож байгаа бох. Дотортлын аргументаас нь гарсан функцээс уламжлал авахаар дотортлын аргументаас нь уламжлал авахаар яг x-ийн өмнөх коэффициент гарч ирээд байгаа зү. Тэр коэффициентыг устгахын тулд 1-ийг хуваах нь тэр коэффициент гэж бичдэг байна шүү дээ. Уламжлал дээр интеграл дээр ингэж бичээд байгаа гэдэг. Анхаарч байгаа хаа гэж бодож. За